Намайг Аюушаа Юмцдаг гэдэг. Би Ховд аймгийн Булган сумд 1957 онд төрсөн. Миний нөхөр өрчгийн нацагт орж 1975 онд Ховд аймгийн Булган сумд 5 дугаар очроод цэргийн албанд татагдаж очоод тэнд 82 он хүртэл хугацаа цэргийн албан хачаас ахлагч хүртэл тэнд ажиллаж байгаа. Жагсаалтан дараах хийж байгаа 82 онд баабушгийн сургуульд явж 87 онд сургуулийн төгсөж Баян-Хөлгийн хуваарлагдаад Сэргалийн цэцгийн дараагаар 2 жил ажиллаад ангийн төвд 4 жил ажилласан хил албанд. Тэгээд цагаан нуурын очроод 1 жил хил албаны дараагаар ажиллаж байгаад үеинч очроод 5 дугаар очроод 93-аас 2007 он хүртэл ажилласан. 2000 оноос 2004 он хүртэл улсын 45 дугаар ангид артлын дараагаар ажиллаж байсан. Анх 1978 онд нөхөртэйгээ танилцаад Ховд аймгийн Булган сумд ажиллаж байсан. Тэгээд өсөн чинь отрядын дараа хурандаа хийс ажиллаж байсан тэр үед. Тэгсэн намайг миний нөхөртэй уулзуулахын тулд дарга авчсан. Тэгэхэд би цэргийн амьдрал гэж нэг сайн мэддэггүй байсан юм чи. Тэгэхээр ангийн туг заставуудаар ажиллаж байсан юм байлаа. Тэгээд намайг авч яваад тэгсэн зээгийн заставуудаар очиод ороохон шиг өдөр очиод ингээ байж байгаагаас чи би нөгөө худалдаа авч явсан байхгүй юу. Худалдаа нөгөө худалдаагаа хийх гээд ингээ орж гараг үйжсэн чи гівгэнт зээгийн застав нохоонд баривлах өглөө тэгсэн чи хийсэн бай нөхөр минь чи ингэж хамаагүй дураараа натлахж болохгүй. Наа чи энэ заставын нохоо гэж аюултаа гэсэн байхгүй юу. Тэгэхээр найгаад за тийм болоод тэгсэн чинь энэ тонж болохгүй. Заавал олон булд дээр очиж хонно гэж тэгж юм. Тэгсэн чинь олон булдагт одоо манай нөхөр байж байгаа гэхтэр чинь арай суугааг байсан. Тэгээд олон булдагт очлоо ороохон шиг очсон. Ороо очсон чинь кино застав дээр кино гарч ийн. Алтан гэрэлгээд ахтагчсан хөрхөө хашимтайгаа очсон кино гаргасан. Тэгсэн орж ирээд машин зогсоод байсан чи хий сурандаа. Чи эндээс машинаас бууж болохгүй. Нөхөр минь чи наанаас сууж шүү. Бас дахиад нохоонд өргөдвэ гэж тэгж юм. Харин за одоо тэгвэл өөрний газар явах юм байлгүй гэж удаа суужсэн чи кинон дээр тэгэл нөгөө отрядын дарга ирэхэр чинь нөгөө кино үзчихсэн офицер ахлагч чи гарч ирсэн байгаа. Гарч ирсэн чи манай нөхрийг тэгж гинэ. Энэ машин дотор нэг хагарах юм байна. Тэрийг айтаахан гэртэн оруулаад тавьчихаарай чи гэсэн гинэ. Тэгэхээр одоо дарга юу авч ирсэн болоо шилмэл юм болов гэж одоо хүрээд ирсэн чи би сууждаг байгаа даа гэсэн. Тэгж би хоёрыг бас ингэж аваач чи хий сурандаа уулзуулж манай хий сурандаа чи их мондог хүн байсан хөрхий. Тэгээд одоо нөгөө найз асан хоолт гэж аваач чи уулзуулж явж тэгээд ингээд явсан чинь эхнэр гүү залуучуудаа чөлөөг заставын дарагт тэгжсэн. Би тэгээд анх хот тэрийг сонсчихсан байхгүй. Чөлөөгөд явуул, Ховдын булган явуул, отроод орвол. Чи эхнэртэй бол гал ингэдэг байсан. Тэгээд дараа нь тэрийг над бит хоёрт байнгын ярина. Би чамайг тэгж аваач чи уулзуулж яасан байхаа. Тэгж их ярьдаг байж үлээ хөрхий. Бас тэгж л анх клиент став гэдэг юм мэдчихлээ да. Тэгээд дараа жил нь бол тэр ставт очиж амьдарч ингэж явж илаа. 1980 оноос хэлийн 5 дугаар очроод энэ олон булгийн заставт эхэлж ажилласан. 2 жил заставт ажиллаж байгаад 82 оны 100 нөхөр маань Москвагийн баабушгийн дээд сургуульд яваад би 2 хүүхэдтэйгээ урьдчилж ангийн төвд 5 жил штабын бичээсч ажиллаж байгаад 87 онд нөхөр сургуулийн төгсөж ирсний дараа Баян-Хөлгийн аймгийн 165 дугаар ангид хуваарлагдаж Сэргалийн цэцгийн дараагаар нөхөр маань тэнд очиж байлаа. 87 онд би тэнд тоогоочоор ажилласан. Тэгээд 2 жил заставт байжгаад 89 онд ангийн төвд орж ирээд 92 он хүртэл ангийн төвд хүнсний нэрвийн ажил хийж илээ. Цэргийн хүнсний хангалтыг аймгийн баруун-Азаас татдаг. Хүнсний нэрвийн ажлыг хийж байгаад
онд цагаан нуурын анги байгуулагдахад нөхөр маань тэнд томилогдож цагаан нуурын ангийн одоо анги байгуулахад энд очиж суурийг тавилцаж цагаан нуурт 1 жил ажилласан. Тэгээ 93 оноос Ховд аймгийн Энд сумд 5 дугаар авторадад томилогдож 2000 он хүртэл 5 дугаар авторадад ажилласан. Тэгтээ галзуухны зочдлуудлын эрхлэгч галзуухны дарга зэрэг ажлуудыг хийж байсан. 2000-аас 2012 онд хүртэл 245 дугаар ангид ажилласан. Анх 2000 онд очоод номын санч 5-ын нэрээр ажиллаж агаад 2003 оноос шатхууны нэрээр Хувц шатхууны нэрээр ажилласан. Тэгээд 12 он хүртэл Хувц шатхууны нэрээр ажил хийж агаад 12 онд насныхаа тэтгэврт гарсан. 2004 оноос Хувцсны хангалтанд Улаанбаатар руу жилд 2 удаа ирдэг байсан. Тэр үед фургон машинд суугаад хотод орж ирнэ. Хотод орж ирэл 64-аас машин хангахаас машин гаргаж өгöd эндээс хүнс хувцас татаад л ингээл явдаг байсан. Тэр үеийн зам харгууч таар байсан. Одоо тэрний дэргэд юу ус руу явхад одоо зам харгуй сайхан болсон. Сайхан болж байна. Сайхан байна одоо. Тэгээд ирж хангалттай аваад очиж юугаан заставынхаа хангалтыг хийгээд ингээл явах чинь баг 1 сар тэгжил явдаг байсан. Тэр үед голгон заставын тойроод бүх зэрэг авцар ахлагч нараа хувцас хангалтанд оруулаад ингээл явдаг байсан. Тэгээд сар ингээл явхад чинь бас сайхан санагддаг байж үлээ. Тэр үеийнхээ юугаа бодохоор тэгээд бас залуу насныхаа аг умгаар энэ ажлыг бас хийж явсан юм байна гэж ингэж бодож бахархаж явд юм аа. Тэр үед хувцсны албаны дараагаар саран туяа, бушууц саран туяа, дэд дурандаа ариун заяа, дэд дурандаа цэвэн гэрэл манай албаны дарга нар. Тэгээд манай халуусны эрхлэгч Төмрөө, Отхон баяр гэсэн юм улсуудаа ингээд ажиллаж исэн. Манай хамт олон миний ажлыг бас их ажилд их тусаж дэмждэг. Хувцсан тэрийг бүгдээрээ албаараа нийлээл, буулгаал, бүгдээрээ нийлээл хангалт юм хийгээл ингээд ажилладаг байлаа. 12 онд насныхаа тэтгэврт гараад Улаанбаатар хотод амьдралынхаа жамиг дагаад хүүхдүүдэн бараадаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээ ирснээс хойш одоо хүүхдүүдийнхээ юунд ингээд сайхан амьдраад явж байна. 23 настай хилийн зэрэгт орж ажиллаад 30 хэдэн жил бас энэ хилийн зэрэг гэдэг энэ өмнөр өтгөн айлын тогоон багтаад ажиллаж яваад бас их бахархаж явд юм аа. Манай ахмадын хороо бол одоо их сайн ажиллаж байгаа. Ангийн төвд ахмадын дарга маань ажилладаг нэгдсэн журмаар хотод бид нарыг бас хариуцсан хүн Болбаатар хөшөөч бас ингээд ажиллаж байна. Бид нар чи байж гал одоо бие биентэйгээ уулзаж учрахыг их хүсдэг хүмүүс шүү дээ. Уулзаж учрсан үедээ бол үнэхээр бас сайхан санагдтоо. Тэгээд тэр жил 2016 онд ангийн 40 жил ойгоор очсон. Тэгэхэд манай бас их сайхан болсон. Одоо тэрнээс хойш өдрөөс өдөрт улам өргөжин тийж гоё болж байна. Багж байгаад нас баярлж байна. Тэгээд 26 онд болох 50 жилийн ойд бүгдээрээ манай ахмадууд бүгд Улаанбаатарт байгаа ахмадууд бүгдээрээ оролцсноо гэж ярьж байгаа. Тэгээд бидний дараа болох удахгүй болох 50 жилийн ойд бүгдээрээ эрүүлийн аз жаргалтай амьдрал ахын өөдрөг бүгдээрээ илүү бүтэн сайхан амьдрахын үлзийтэй ярилцлага өргөн барья. Сайхан үлс дэлгэрэх болтугай.